За энэ гурвын каварны гэдэг дөрөвдүгээр утганд байгаа. Энэ дээр болохоор Coke and Joken буюу ямар нэгээс солилцох гэсэн утгаар энэ одоо утган дээр гарч ирж байна. За тэгвэл штэ тэг хідүүлээ имийг Японоор уншиж үзье. А о сүрү кара би о штэ кудасай гэдэг байна те. Би А хийх болохоор чи би хийгээрэй гэсэн. Ингэж юмыг солилцож байгаа маягаар ийм утгыг энд илэрхийлж байна. Ато кока дэ би гэж энэ солилцож байгаа. Кока гэдэг чинь солилцох гэсэн үг тий. За монголоор орчуулах юм бол монголоор тайлбарлах юм бол энэ дүрм юу гэж тайлбарлах вэ гэхээр нэг зүйлийг хийх үгүйх авахын хариуд нөгөө зүйлийг шаардах эсвэл санал болгох нөхцөл шаардах гэж юм тий. За би энийг хийх болохоор чи тэрийг хий. Би өнөөдөр хоолоо хийх болохоор чи өнөөдөр гэрээ цэвэрлээ. Эсвэл санд болох тэхүү тий. Би өнөөдөр гэрээ даалгавраа хийх болохоор би чи өнөөдөр чиний гэрээ даалгавраа хийж өгөх болохоор чи надад одоо 50,000 төгрөг өгөөр гэж юм тий. Тинг хэлж байгаа гэсэн үг. За хоёр дахь нийтүүл уншиж үзье. Ямар нэгэн юмны оронд ийм зүйлийг хий. Ингийн оронд хийж өг тий. Хагийн хэлбэрээр хилцээ тохиролцоонд хэрэглэгдэнэ гэж байна. За Сизузокуг нь хариу хэдүүлээ. Сизузокугийн хувьд бол зөвхөн дооши фуцукэ гэж бичсэн байна тий. Доошигийн фуцукэ буюу зөвхөн энгийн одоо хэлбэрээ гэсэн үг. За хэдүүлээ харъя. Дэбүн гэдгийг харъя. Эйго ошиэru кара каварини аната wa сугаку о ошиэте кудасай гэж. За ошиэru кара каварини гэж орж ирсэн байна те. Заах болохоор оронд нь гэж ойлгоно. Каварини гэдэг маань оронд нь гэж ойлгоно гэсэн. За хэдүүлээ энэ ихнийх нь орчуулъя. Эйго о ошиэru кара би чамд гэж бичээгүй л юм л да. Гэхдээ ер нь утга нь бол тийм биш те. Одоо англи хэл заах болохоор оронд нь аната сугаку ошиэте кудасай буюу чи сугаку ошиэте кудасай математик надад зааж өгөөрэй. Математик зааж өгөөрэй гэсэн ингэж солилцсон байна те тохиролцсон. За хоёр дахь нь кономае огото моратте мо каварини конкай wa watashi ga harau ne. За манайха энэ дээрсэн хараад аваарай. За моратте каварини гэхээр тэгвэл энийг юу бүр ихнийх нь юм дээр хамт үе. За кономай гэхээр одоо өмнө уулзуудаад кономай өмнө нь гэсэн утгатай ер нь л өмнө болсон явдал хэлж байгаа. Өмнө нь оготте моратте каварини буюу чи намайг дайлсан болохоор огору гэдэг мод болохоор дайлах гэсэн үг. Дайлах. Одоо би хүнд хоол авч өгнө гэсэн үг байхгүй. Тэр хүн надад хоол авч өгсөн гэсэн үг. Оготте моратте буюу хоол авахулч би эцсэн болохоор тэгүүлсэн болохоор оронд нь өнөөдөр би конкайва одоо энэ удаад ваташига харауне буюу би төлөё. Ваташига би харауне төлөх гэсэн үг. За би конамаева оготе моратта каварини конкайва ваташига харауне гэхээр болгож байгаа ах тий. За гурав дахь нь болохоор Boku no kyūryō o oshiēru kara kaware ni anata no kyūryō mo oshiēte ne гэж бичсэн байна. За oshiēru kara болохоор би одоо чамд их учраас чи надад хийгээрэй гэж ингэж айгу одоо тий хэрэглэж байгаа учраас айгу кара гэдэг үнэд энд орсон байна тий. За энэ кара ч юм бол бас энэ фуцукэйд орчих шүү манайха. Фуцукэйд орно. Ягаад гэвэл зүгээр ингэ байгаагаар ингэ одоо янз бүр болж одоо хувираагүй гэсэн үг. Мас кей байж болно. Одоо янз бүр болох ч одоо мас байж болно шүү дээ.
Тийм бас энэ дээр ингээ ошиэмас каварини гэд ошиэмас гэд мас чинь бүр ингээд тэргүүл бүр бүтэн дуусч байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр бүцүүкэм маань ерөнхийдөө бол зүгээр энгийн хэлбэр гэсэн үг. За эхнээс нь хоёлаа энийг орчуулъя. Боку но кюрио ошиэро кара. За би хүн ингээд би гэдгийг японочууд ваташи гэж хэлж болно. Бас боку гэд өөрийнхөө талаар боку гэж хэлдэг шүү. За эрэгтэй хүн ер нь бол өөрийгөө боку гэдэг. Бас ер нь жоохон эмэгтэй охтууд мохтууд ч гэсэн өөрийгөө боку гэж хэлдэг юм байлээ. За боку но кюрио буюу би өөрийнхөө цалин чамд хэлэх болохоор ошиэро кара гэдэг маань ошиэро гэдэг маань зөвхөн би хичээл заах гэсэн утгаар ордоггүй шүү. Ошиэро гэхээр би чамд хэлэх гэдэг утгаар бас ордог. Энийг сайн тогтоож аваарай. Тэгвэл ошиэро гэхээр манайхан хичээл заах гэж ойлгох гээд байдаг. Үгүй энэ бас хэлэх гэсэн утгатай байдаг шүү. За тэгэхээр би чамд өөрийнхөө цалин хэлэх болохоор тэрний оронд нь анатано кюриомо ошиэдэнэ гэж хаад чи ч гэсэн надад өөрийнхөө цалин хэлээрээ. Би чамд хийх болохоор чи ч гэсэн тэрний оронд надад одоо тийм өөрийнхөө цалин хэлээрээ гэсэн ингэж солилцоо авалцаа тийм хилцээр маягийн ийм үед энэ каварини гэдэг төрөнийг ашиглах нэ.